За хэрвээ одоо миний бичлэгний гарчгийг хараад тэгээд та ороод ирсэн бол ерөнхийдөө гарчиг маань үүргэн гүйцэтгсэн гэсэн үг тий. За яг үнэндээ би бол одоо үн цэнтэй, мундаглаг гэдэг ийм субъектив үнэлгээний тухай ярих гэж байгаа биш. Зүгээр ер нь гадаад магистрт сурахад бидний одоо ингэж сонссон маш олон тийм эерэг эвтэйхэн сайхан ойлголтуудаас гадна бодит байдал дээр юу болдог тухай зүгээр ингэж бодож үзвэл яасан бэ гэсэн санаагаар энэ бичлэг хийж байгаа. За яагаад вэ гэхээр тэр үн цэнтэй бол тэр төгссөн үнтэй, сурсан үнтэй яасан ч үн цэнтэй л байж таарна шүү дээ. Тэ тэрнээс шүү дээ гадаадад магистрт дээр сурч ирчээд одоо үнцэнгүй байсан, хэрэггүй байсан, утгагүй байсан гэдэг гэж ярьдаг үнтэй бол та бүхэн харьцангуй багт харсан баг. Иймэрхүү одоо субъектив хөөхний үнэлгээний шинжтэй зүйлийн тухай ерөөсөө энэ дээр ярихгүй хэдүүлээ зүгээр яг бодит байдал дээр тулгардаг ганц нэг асуудал бэрхшээлийн тухай ярий. За энийг магадгүй та бүхэн сонсоод хэрвээ магистр төгссөн хүмүүс нь өөрийн чинь амьдрал ахуй бодит байдалтай хэр нийцэж чинь гэдгээ дотроо нэг бодож үзээд те эсвэл комент үлдээн үз. Магистр сурах гэж байгаа төлөвлөж байгаа юм хүмүүс нь бас нэрээ нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг тийм үү цаас жижигээс нааш цоордуу гэдэг шиг бас нэг юм жижигхэн сургамжуулж ав бол зүгээр юм уу гэж бодож байгаа. За нэгдүгээр асуулт бол ерөөсөө анханасаа магистрт очиход хамгийн их төвөгтэй бэрхшээлтэй юм бол тэр нэг суралцах тухай асуудал байдаг. Яг тэгэхээр Монголын одоо ялангуяа одоо миний төлөөлж байгаа нийгэм хүмүүнлэгийн салбарын ухаан бол барууны англи хэлээр ийм сургалт магистрийн хөтөлбөр явж байгаа сургуулиудаас айгүйх зөрөөтэй юм заадаг. Тэ айгүй төвөгтэй. За одоо жишээ нь түүх байдаг ч юм уу, тэ философи байдаг ч юм уу. За энэ ухаануудыг хэлчихлээр одоо энэ салбарын найзууд нь гомдов. Зүгээр жишээ болгож хэлж байгаа болохоос бусад бүх салбаруудад бол нэг энэ асуудал тулгардаг тийм. Энд үзээд байгаа юмнууд тэнд очиод эсвэл үзсэн сурцсан юмнуудыг тэнд очиод нэ хэрэг тус дэм болох нь бол бага байдаг. Чи магистрт сурсан байж болно, чи бакалаврт сурсан байж болно. Яг очиод ингээд суралцаад ингээд үзэх гэхлээр шал өөр юм, шал шинээр, сониноор бүр ингээд ёо ингэдэм үү, тэгдэм үү гэж бодмоор шимжтэй болдог. Нэг талаас хэлэхэд энэ бол сайхан ингээд юм сураад гоё байгаа боловч чи энтертэйд рүү тодорхой хугацаа өнгөрөөцсөн хэрнээ энд олж авсан мэдлэг боловсрол элдэв юм чинь тэнд очихоор гологддог. Альва юмд хүрдэггүй, бүтдэггүй байна гэдэг бол чи аюул олон цагийг, мөнгийг, хугацааг, нервийг, сэтгэл санааг, элдв юмыг бас юу зарцуулсан бай гэдгийг бодоход одоо хүрэгдэг гэсэн үг тийм. Жиг харамсалтай нэг ийм байдалд чамайг авчиж байгаа. За одоо ингээл тодорхой жишээнүүдийн тухай бол зөндөө ярьж болно тийм. Одоо ингээл янз бүрийн магистр сурах гэж байгаа хүмүүст ч гэсэн би зөвлөгөө өгч ийсэн. Одоо ч гэсэн ганц нэг хүмүүс асуухлаар ингээл боломжтой цаг завтаа бол хариулаад өгдөг. За найз нөхөд ч гэсэн ингээд сурж जैन, олж जैन гэтэнгүүд те. Үгүй ядаж одоо жижигхэн суур чадруудаас өсвөлээд бүр онлын судалгааны мэдлэг чадварын ийм зүрх үүсдэг. За нэг хоёр жишээ авч ирье. Ингээл очиход эсэ бичгээс өсвөлээл манайс чаддаггүй. Сурдаг. Тэ? Аюу төвхт. Гэхдээ одоо тэр чинь тэгэл их богинохон магистрийн 1 жилийн юм уу, 2 жилийн юм уу хугацаанд бол одоо эсэ бичих зэргийг сурна гэдэг бол бас жаа харамсалтай юм л да. Яг үнэ хэлэхдээ. Ишл зүйлт авч чаддаг. За тэгэл бүр амар тэнийг бүр тэр техник ажлыг те эхнээс нь хийж үздэг. За судлагдсан байдлын тоо метр гэж бичиж чаддаг. Уул нь бол айл эрт бакалавртаа элдв юмдаа ингээд сурцсан байх хэвээр. Одоо зүгээр жирийн бакалаврын оюутны мэддэг чаддаг юм чадвар байхад чаддгүй нэг юм зовлон байдаг. Гэтг ч юм уу тийм. За бүр гүнзгийрүүлээд яриа хэдвэл. За он сэтгэлгээний хувьд бол бүр танихгүй, мэдэхгүй амьдралд анх удаа сонсож байгаа баахан онолт судлаач, сэтгэгч нарын санаа бодлого ойлгох хэрэгтэй болдог. Гэтэл тэр нь бол тэнд те бараг л цагаан толгой ихний үсгүүд шиг хизээний заацсан сурцсан ийм юм байж идэг. Гэтэл тэрийг мэдгүй чи яад энэ тэр чи яад. За нэг өгүүлэл уншлаа гэхэд нөгөө өгүүллийн магадгүй 20 30 40 зүйлт тайлбарыг давхрал цааш нь хөөж уншихгүй бол ойлгож мэддэг. За зарим нь ойлгоод байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг тийм. Нэг ийм төвхтэй байдалд
яваад ингээд орчихдог зүйл байна. За тэгэхээр энэ хэсгийг товчхон бол дүгнээд ингээд хэлье те. Хоёр зүйлийн төвхтэй чирэгдэлтэй асуудал тулгардаг буюу нэгдүгээр тэр нэг техник ур чадварууд айл хэзээний сурцсан мэдсэн байх хэвээр энэ чадварууд байдаггүй. Хоёрдугаарт бол яадаггүй. Тэр онол сэтгэлгээний тэг critical analytical төвшөнд юм хийх гээд байгаа байдал маань дутагддаг. Гэхдээ тэрийг чи сурах гэж л бид нар очиж байгаа шүү дээ гэж магадгүй зарим нэг хүмүүс хэлж магадгүй. Би сая яриан дээр хит хитэн удаа сануулж хэллээ. Үгүй тийм. Гэхдээ чи магадгүй нэг ангийнхантайгаа юм уу те одоо бүүмэд цуг байгаа хүмүүс эдэртэйгээ ингээ уулзах юм бол магадгүй ихэнх чинь тэрийг айл хэзээний үдцсэн мэдсэн тэрнээс давсан юм хийгээд явж байгаагаа магистр сурхаа гэж хэлээд байгаа. Гэтэл чи энгийн тэ магадгүй бакалаврын төвшөнд мэдээд сурсан байх ёстой зүйлийг сурах гээд байгаа магистр сураад байна гэж ойлгоод яваад байгаа нэг юм хоцрогдол ажиглагддаг юм аа л гэдгийг л хэлэх гээд байгаа. Дараагийн нэг онцолж ярмаар байгаа зүйл бол надад тохиолдсон жишээнээс ургуулад нэг ярмаар юм байгаа. Энэ бол одоо барууны маш олон ихтэй сургуулиуд авж байгаа төлбөртөө дүйцэх зүйл заадаггүй, дүйцэх зүйл сургадаггүй гэсэн том шүүмж байдаг. За анх би 2013 онд Дайн гэж улсын Копенгагийн сургуульд нэг юм зочин гэх юм уу одоо тийм нэг юм оюутнаар очлоо л одоо гест оюутал гэж хэлсэн намайг тийм. Очоод ингээд тентгийн магистрийн хичээлүүдэд суугаад ингээд багшаас нь зөвшөөрөл аваад 3 4 хичээл дээр суув. Тэгээ явсан чинь нөгөө манай Дайн оюутнууд маань ер нь бол төлбөргүй шүү дээ тий. Ингээд сууж байгаа тэгсэн ирнэ ингээд нэг их айгүй гомдолтой шүүмжлэлтэй байгаад бай. Тэгэл ингээд янз бүрийн гарч орох юм болоод ингээд яагаад та нар ингээд дэдгийг нэтрээгээд би одоо мэдэхгүй шүү дээ. Анх удаа л барууны том сургуульд очиж байгаа. Тэгсэн чинь гүйг одоо энэ ингээд энэ тий маш их цаг зав зарцуулж байгаа, маш их ингэж юм хийж байна. Гэтэл одоо энэндээ үнэхээр тийм үнцэнтэй тий одоо хангалттай энд зарцуулсан цагийг минь нөхөхүйц одоо үнцэнтэй мэдлэг боловсрол олж авч байгаа юу гэдэгтээ би бол их эргэлзэж нэтэрсэн юм яриад байгаа. Манайс ч болохоор тэр үед ч юм уу тийм ерөөсөө байхгүй те. Яаж хийж байгаа л одоо гадагшаа юу, яаж хийж байгаа л очие. Тэрэн шиг сайх юм байхгүй гэж бодож байж байгаа ш те. Одоо яг үннийг хэлэхэд бол намайг одоо магистр төгсөж байгаа үед бол гадагшаа явж ивэл одоо ирээн ч яах вэ гэж ярьдаг. Бараг тийм үе байл. Тэгэл одоо хятад руу ч юм бол уугаараа хэдэн мянгаараа явсан шүү дээ. Тийм нөхцлөөс очисон надад бол одоо тий инээдтэй сонсогдож байгаа байхгүй юу. Тэгээд нэг хоёр Америк оюутан бас миний нэг суудаг хичээл дээр Устрын эдийн засаг гэдэг нэг хичээл дээр суудаг байсан. Тэр хоёр болохоор яагаад Дайнд сураад байгаа гэхээр мэдээж яг төлбөр арай бага гэсэн нөхцөл байдал ярьж байгаа. Хоёрт бол Америкийнхаа их сургуулиудыг бас маш их шүүмжилдэг байсан. Юу шүүмжилж байгаа? Ягуу сайн логик. Маш их өндөр төлбөртэй. Тэгсээр тэрэндээ дүүцсэн юм өгч чадж байгаа юм бүү мэд. Одоо гадны ингээл баахан магистрийн одоо оюутнуудыг сургадаг. Тэр хоёр бол literally тийм шууд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр ингэж хэлж ирсэн. Мөнгөтэй баахан хятад Орос оюутнууд ингээд бүр дүүрэн чихцэн. Тийм ингээ манай өхөнөөр тожгоноод дүүрэн чихцэн байна тий. Тэгэл тэдрийг авахын тулд зарим сургуулийн бүр одоо acceptance rate гэж байгаа тий. Эсвэл хүмүүв нь бол бүр 20%, 30% рүү очсон байгаа. Зарим сургуульд бол чи ингээ яваад очиход бол нөл олон улсын оюутнууд байна. Тэгээд ингээд нэг мөнгөний машин болцсон гэж Америкийн сургуулиуд тий. Тэгэл зүгээр дэгрээ өгч идэг. Тэгэл тэд нар ойлгодог ч юм уу, гүү ч юм уу, бүү мэд. За тэгэл нэг баахан олон улсын янз бүрийн англи хэлтэй гэдэг байгаа байхгүй тий. Яг тэр чинь нэлийн одоо жоохон шудраг нөхцөл байдалд орчоод гэж ярьж байгаа шүү. Одоо тэр жоохон нэг градус өндөр болсон тийм үү. Тэгэд би бүр сонсчод ямар сони гэдэг. За ингээд тэрний дараа мэдээж би янз бүрийн сургуулиуд эдрээр явлаа. Ийм төрлийн гомдол бол нэлийн гарч ирсэн байхгүй. Зөндөө байсан. Нэрээ тийм одоо тий. Одоо ингээл зарим сургууль мургуулд одоо уучлаарай олон улсын харилцаа байдаг ч юм уу бизнесийн сургууль тийм салбаруудаар яваад очиход бол ингээл дүүрэн хятадууд одоо ийм дүүрэн Азууд ч юм ингээ байж байгаа тий. Жишээ нь одоо миний төгссөн Мельбурний сургуулийн бизнесийн сургууль дээр бүр ингээд тийм ундаа заадаг автомат машинд нь бэлэн гой метрц зарчих шиг тий. Тэр үед австралиуд нь шоолол ярьж байгаа. Тэг эднийх л ингээ ганцаархнаа хятад оюутнуудаа зориулаад ингээ бэлэн гой мэн зарддаг. Бусад сургууль салбарууд дээр байхгүй байгааз та хаа гэж инээж өртөг ч юм уу те. Ийм байдал руу орсон. Тэг энэ бол яаж вэ? Мэдээж олон улсын оюутныг сургаж байгаа гоё инклюзив
тэ багтаамжтай мундаг гэж үзэж болох боловч сургалтын чанар болоод төлбөрийн асуудлын зөрөө байнга үүсч хүмүүс ингэж дургуутсаж байгаа байдлыг үүсгэдэг. За тэгэхээр ийм шүүмж бол тасралтгүй байдаг. За Оксфордыг сургуульд очиод би ч гэсэн ингээд зарим нэг хичээл дээр одоо аудит хийн гэж байгаа тийм одоо манайх аудит гэж хэлдэг тийм үү. Хичээлүүд дээр суухад бол оюутнууд эднэр бол бас ингээд гомдлоод байгаа. Тэ юу гэж гомдолж байгаа. Мэдээж олон улсын оюутнууд гомдолж байгаа ш. Хитрхи үнэтэй тухай. Чи дундаж Англи, Америк хүндээ ч гэсэн юм ч одоо бүр галзуурц үнэтэй ингээд ийм түүхтэй хэцүү санагдаж байгаа төлбөр мөнгө мөн өгөөл мөн шүү дээ тий. Тэгэхээр нэг ийм зовлон чирэгдэлтэй байдлын тухай бас ингэж ярьж хэлж шөмжилдэг. За тэгэхээр ингээд магистрийн хөтөлбөр том сургууль тий ингээд гоё сайхан ингээд бид нар байнга өдөр тутамдаа сонсож байгаа. Төрөүний одоо миний ярьдаг шиг. За одоо тэр давлгаа хайрцангуй гайгүй болсон баг тийм үү? Гадагшаа явж байвал хаашаач явах гэх нь бол хайрцангуй гайгүй болчих. Аль болохоор одоо англи хэлтэй улс орон. За тэгээд англи хэлтэй улс орны томоохон сургууль руу явах нэг юм сонирхол нь өндөр байх шиг байна. Гэтэл тэнд бас нэг юм өөр ингэсэн асуудал өнгө байдаг. Тэнд ингэж очиж сурна, мэдэн чадна гэдэг чинь бол одоо тэгээд ямар ч асуудалгүй болоо бүтээд байгаа тухай биш. За нэг иймэрхүү маргаан мэтгэлцээ ийм асуудлууд байдгийн шүү. Магадгүй чи сонсоогүй, үзээгүй тэ байх юм бол иймэрхүү зүйлүүд байгаа шүү гэдэг үгнээс хэлж байгаа. За сонсон мэд сүүнд бол мэдээж нэг шин сонин биш мэдээлэл байгаах. За тэгэхээр үнэхээр гадаадад тэ англи хэлтэй томоохон сургуульд магистрт сонирхох үнэхээр үнцэнтэй чиний амьдралд одоо тийм үү гэдгийг бас нэг бодож үзээрэй. За би дараагийнхаа бичлэгээр Монгол улс одоо юм гадаадын янз бүрийн сургууль төгссөн боловсон хүчний хямралд орсон уу гэдэг тухай ярих болно. За анхаарч сонссон баярлалаа.